сүүлийн үед бусдын нэр төр алдар хүнд ажлын нэр хүндэд хандсан мэдээлэл маш ихээр гарч байгаа байхгүй. За энэ бол маш их хортой байхгүй. Сэвцэн нэр хүндийг сэргэнэ гэдэг бол хэцүү асуудал шүү дээ. Үүнийг жишээгээр тайлбарлаж болж байна. Нэгэн настай өвгөн хажуу хөрш эмэгтэйхэн талаар таагүй үг тараадаг байхгүй. Хөрш эмэгтэй энэ асуудлаар нь шүүхэд нэхэмжил гаргаад өвгөн дуудагдж илж гин л дээ. Тэгэнгүүт нь шүүгч хэлж гин та худал мэдээлэл тарааж энэ хүний нэр төрийг унгааж та уучлалгүйгээд одоо бичих хэрэгтэй гэж. Тэгэнгүүт нь өвгөн уучлаарай миний буруу байжээ гэж биччихээ. Шүүгч та одоо наад бичсэн зүйлээ жижиглж ураад гадаа гаргаад хайчаад л гэж хэлдэг. Өвгөн цаасаа жижиглж ураад салхинд хийсгчээд эргээд ороод ирэнгүүт нь шүүгч та буцаж гараад саяын урдсан цаасуудаа бүгдийг түгээд аваад гэж хэлдэг байхгүй. Тэгэнгүүт өвгөн уучлаарай шүүгч энэ боломжгүй шүүлдэ сая салхинд тэр бүх цаас хийсэн штэ би яаж нэгээр нь цуглуулах юм бэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр шүүгт хэлж юм чинь таны худал мэдээ тараасан үйл чинь яг л ийм зүйл буцаага түүнийг эргүүлж авах боломжгүй зүйл гэж хэлж байгаа байхгүй. Эндээс юу гэж хэлэх гэсэн хэрэг хүмүүс минь хүний сэтгэл сэддэх үгэндээ харан байгаарай, уран мөг үгэндээ баян байгаарай гэж би хэлэх гэсэн.